За сайн бацхан үзэгчтэй манай Mic Tap Friends podcast-ийн 14 дахь дугаар үргэлж байна. Та бүхэнтэй гана тулгаа Зайка 3 байна. За ингээд өмнөх дугаар орсноос хойш бас нилээдгүй хугацаа өнгөрөөд бас нөхөж ярих нөхөж одоо та бүхэнтэйгээ ярих юмнуудаас болоод өнгөрлөө те том үйл явдлууд цагаан сар март. Гэхдээ манай пэйжээр зөвхөн Мартин мэдлэгээл орсон те. Тэгээд Өөртөө шинэлсэн гэж. Битүүрээ шинэлсэн. тэгээд одоо ингээд яг өөрсдийнхөө тэ юу мэдлэгийг хүргэчихье. Одоо бид үзэж байгаа бүх үзсэн эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье. Баярын мэнд хүргье. Баярлалаа гэж. Бид дотроос нэг яг цагаан сараас эхлэх байх гэдэг бодцоо үзсэн чи. Март гээд эхэлчлээ. Бүгд нь бас цааш нэмэн да. Тэ. Ирж боо ямар хөгчин могоож эрүүлийн хад жаргалтай гэснээр шууд. Хордог байна. Тансан бүхэн сэтгэжлэн бүтэг болтгай гэж яг хэлээд басаал тэгэл. Ерөөлөө ташгүй. За 3 тодорхой. Рефлекс болтой. За үгүй хордог дуусгаад байл. Энэ ус шүү гэхдээ. Жоо юм хийсэн байна. За тийм байна. Тэгээд та бүхэн маань ч гэсэн бид гурван хувьд бол баярууд сайхан болж өнгөрсөн. Цагаан шинэллээ. Ер нь цагаан сар нэлээд бас өргөн дэлгэр тэмлэгдэг болчихжээ тий. Одоо танилын хүрээ нэмэгдээч тэрөө бас энэ чи удаан бас нэг шинж. Энэ Монгол байгаа юм шиг л айл хийсээ алтман гэх оролцсон шүү дээ. Би ч баг сая цагаан сар болохгүй л за нэг хөөрөхтэй ч болт юм аа. Янз янз юм бодогдол. За одоо гэл юу гэл амар бодтал. Харин тийм л шүү. Цагаан сар болж би бас нэг сая Монгол хөргөө очиж орхичод ирсэн. Хэтрийгээ битүүнд санаж авч. Нэрэ миний хөөр. Өө цаацэг. Яалч тэгэдлээ. За тэгээд манай формулагийн ертөнцөөр бол маш одоо шинэ үйлрэл эхлэхэд ойртсон. Миний хувьд бол айгүй тийм хайп ихтэй юм уу те. Тэсэн ядна хүлээсэн. Хүлээлттэй. Тэр нойрын за нэг хэдэн жилдээ миний хувьд нэлээ хүлээлт ихтэй л гээд байна. Надаас энэ 21 онд эхлээд яг эхэлжсэн шиг гоё эхэлж байна. Одоо яг тийм хүлээлттэй. Яг нөгөө яг өөртөөс юм хийгээд байгаа болохоор илүү анхаарал хандуулаа те. За одоо юу илүү нөгөө нэг деталь мэдээлэл олж ухаж үзээд байгаа болохоор бас ингээд за энэ чинь ингэж байгаа юм чинь ингэчих болов төрүүлчих болов ч гэдэг юм уу. Тийм их байгаа хаа. Таасан дээр бол юу юм бэлээ? Одоо 2025 оны Формула 1-ийн үйлрэл 3 сарын 14-нд Австралийн Гран Пригээр эхэлнэ. За Австралийн Гран При бол тухайн одоо Австралида гэх юм уу Мельбурндээ өдрийн квали бол 2 цагаас 3 цагийн хооронд Монголын цагаар бол Монголын үзэгчдүүд 14-ний хагас 15-ны хагас өдөр 11 цагаас 12 цагийн хооронд болох юм билээ. Манай өнгөрт бол 4 тийм болж байгаа юм билээ. Уралдааны хувьд бол бүтэнсээ өдөр 16-ны бүтэнсээ өдөр яг Мельбурндээ 3 цагаас Монголын цагаар 12 цагаас өдрийн 12 цагаас уралдаа. Монгол энэ ч тэгэхээр 5 цагаас мөн шүү дээ. Мэхлэх юм билээ. Босч үзэн дээ. Эхний уралдаа. Яа. Юус үзмээр л даанч амчихгүй. Очи тэмцэнтэй шүү дээ. Даанч амчихгүй. За тэгээд он цагийн дараалалаараа гэх юм бол одоо сая 2 сар сүүлд pre-season testing те 26, 27, 28-д болсон уу? 3 өдөр болсон. Бахрейн. Тэгээд 2 хоногийн өмнө 3 сарын 7-нд Drive to Survive гээд Netflix-ийн Формула 1-ийн талаар одоо 7 дахь үйлрэл нээлттэй хийсэн. Тэгээд одоо 14-нд 15-нд эхний уралдаан болж байгаа юм байна. Одоо 25 оны үйлрэл нь болохоор нийт 24 уралдаан бүхий. Тэгээд 3 сарын 15-наас эхлээд 12 сар. Тий. 12 сарын донд хүртэл байх тий. Үлнэ. Тэгээ 25 оны үйлрэл маань. За тэгээ хүмүүсийн хэлж байгаагаар бол нөгөө юу штэ те. Регуляшны сүүлийн жил учраас өмнө нь байгаагүй багийн машинууд одоо хурдны хувьд хамгийн ойрхон байгаа гэж яригадаад байна. Хамгийн их өрсөлдөөн гарч болцсохгүй үйлрэл. Дээрэс нь одоо Ferrari-гийн хувьд бол жишээ нь бас одоо ингээд авраг авах баг сүүлийн бас нэг боломжийн нэг
1 жил. Яг тэр 26 бол бүх юм шинээр учраас хин яаж эхлэх юм мэдэхгүй. Сүүлийн 2 жил ингээл дараалал 2 жил 2-т орчлоо тий. Тэгэхээр одоо энийг яг нэг гүйцээгээд тэгээ аврагах. Ястаж болж байна да. Construction аа. Тэг construction. Жил болгол тэгж ярьж их. Тэг би яачтэй. Ер нь Ferrari-гийн хүлээлт бол ер нь ингээд нэг 4 сар хүртэл ингээд за яах гэж хардсан байгаа. Тэндээс өнгө харж агаад хүлээлтээ яг ингээд тавьж эхэлдэг. Тэнэс наан бол ер нь жоох хэцүү. Айгу барьцгүй. Яач юм даа. Нэг Imola хавцаал ер нь нэг апгрейдүүд ирээ. За тэгээд нэг өнгө нь харагдаж эхэлдэг. Улирлын дундуур харин бас яаж байгаад өөрчлөгдөх нь тэр төрүүлж шиг одоо гинт доор байсан багууд тийш хэр гарч ирэх нөө, хэр их апдейт хийх нөө, багууд одоо энэ жилийн машинда ямар их апдейт хийх нөө, зарим нэг баг нь хайж ичж магадгүй гэж бараг. Түрүү нэг Steiner бас ярьсан байсан. Хаач байсан ч тэ. Ярьсан дээрээ за ер нь одоо ингээ регуляшн солигдож байгаа учраас багууд ер нь 5 сар гэж ер нь хаях гэдэг чил. 5 сараас хойш бол ерөнхийдөө апгрейд яг мэдээж анализууд 5 сард хийгээд үйлдвэрлэх гээд юм уу 6 сардаа ч юм ирдэг ч юм уу те. Тэрнээс цаашаа бол юм байхгүй тий. Одоо бас 26 оны юу эхэлчихээ сте сая тий. Сая шууд эхэлцтэй. Машина хийж болно шүү гэх. Яг нөгөө тестингээс гуруулаад эхлэв л та. Өмнөх дугаараас одоо яг үлдээсэн цэгээс юм уу? За 3 хоногийн тест бид өмнө нь бол тайлбарлаж ирсэн те. Гэхдээ яг дахиад хүмүүс сануулад хэлэхэд за тестэн дээр юу болдгоо ягаад 3 хоног тэгээ хаана юу болоод өнгөрсөн бэ гэдэг тал дээр. Tesla одоо Бахрейн те Бахрейны сахар илүү. Сахар илүү. За тэд чи 3 хоног өрүүллээ. Багууд тестэн дээр юу хийдэг вэ гэхээр энэ жилийнхээ машиныг янз бүрийн байдлаар тестэлж үздэг. Ер нь бол янз бүрийн дугуйтай, янз бүрийн одоо ингээд тохиргоотой бензин их баг одоо бүх л ямыг одоо яаж туршуулна бүх юмыг турш үзсэн. Дээр нэмээ тэр нэг шингэн турхиж байгаа одоо аэродинамик нь хэр ажиллаж байна, яаж явж байна, өөрсдөө хүснээр те тэдний өөрсдөө яг хүснээр хүлээлтээр яг тэр бүх хийж байгаа зүйл нь ажиллаж гин үгүй юу гэдгийг одоо байж болох бүх л юмыг чөлөөтэй. Өстө хүснээрээ хийж болно. Тэгээд ер нь бол тест сонин болох шиг басна даа. Тэгсэн тий. Тэгээ би нэг ганцхан юм нэмчи тэгээд тэр нөгөө ягаад энэ тест чухал вэ гэхээр багуудыг нөгөө айгүй цагдж байгаа те FIS. За яг шинэ 25 оны машина яг зам дээр одоо ямар хурдтай ч юм уу ямар реакц үзүүлэх вэ одоо хүнд жинтэй байхад яах вэ гэдгийг одоо бол багууд мэдэхгүй байгаа гэх юм уу те. Тест болохоос өмнө мэдээгүй. Ягаад тэгэхээр одоо тэр цагийг хязгаарлаа. Та нар энэ 3 хоногт л бүх юмаа туршиж болохоос өмнө нь бол дандаа тэр машины дата одоо компьютерийн дата л байсан. Тэ одоо компьютер дээр симуляц хийж үзээд симуляшн дээр барьж үзээ за нэг иймэрхүү юм шиг байна гэдэг нь яг жинхэнэ амьдрал дээр энэ 3 хоногт л бууж байгаа. Тэгээд чи одоо зөвхөн одоо симулятор чинь бол одоо салхигарыг гаргаж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь одоо формулын машин чинь нэг салхин хүртэл нөлөөлдөг шүү дээ. Ер нь л ардаас нь салхилж байгаа, хажуугаас салхилж байгаа, урдаас салхилж байгаа. Тэгээд тэр болгоныг яг одоо амьдрал дээр турш үзсэн нь одоо арай илүү тэр хүмүүсүүд харах байдлыг ингэж нээж өгөө за энэ нь бол юм байна гэх яг баталгаатай дата авдаг. Тэгээ яг ингэж бодож исэн чинь нэрэл юм байна. Эсвэл ингэж бодож исэн чинь өө эн чинь шал эсрэгээрээ ч гэдэг юм шүү дээ тий. Ичний одоо бүх юм одоо компьютертсэн бүх одоо шилдэг хүмүүс ажиллаж байгаа ч гэсэн тэгээд хэзээч одоо дойлоор яригдж байгаа болохоор ямар ч тийм нэг тааж мэдэх байдлыг угаасаа ингээд тэгж угаасаа бодож багхгүй. Ямар ч ичнээ одоо мондөг хүмүүс байлаа гэдэг дойлны юмыг өрөөсөө гаргаж ирж одоо харж чадахгүй болох л та. Түрүүн бас Макларын Стелла одоо нэг принципл нь ярьсан дээрээ угаасаа өнгөрсөн жил авраг авцсан нэлээ одоо өрсөлдөх чадвар өндөртэй байгаа машиныг ахаад импрув хийдэг бол маш хэцүү даалгавар. Харин ч эсрэгээрээ нөгөө юм сайжруулах гэж чагаад болж байгаа юм алах шанс ихтэй байдаг учраас айгүй тийм нарийн туршилтууд хийж үзэж байгаа. Жохон юм дээр л оролдож үзэж байгаас нь ингээд одоо оронгоор нь эргүүлж тэгээ шинэлэг бүр шинэ концепт оруулж ирэх тэр бол айгүй аюултай гэдэг тийм ярилцлага өгсөн байсан. Тийм учраас одоо Макларын бол өнгөрсөн удирлынхаасаа нэг магадгүй 0.1-ээр ч юм уу хурдан болох шанс байгаа. Тэрнээс ингээд drastically нэг амар огцом өөрчлөлт юугүй болгоомтой хандж байгаа гэхэд бас өчсөн байсан. Red Bull-ийн гаргасан алдаа гаргахгүй л гэж хэлж байгаа юм л дээ. 3 хоног тест болоод өнгөрсөн. Тэгээд 3 хоногтоо яг structure гэх юм одоо бүтцэн
одоо өглөө нэг жолооч өглөөний оройныг 3 хоногийг 6 хэсэг болгоо хуваачиж байгаа тийм. Тэгээ энэ дээр ганц юу н Строл биеийн өвдөд 2 дахь өдөрчлөө Алонсо ахиж гарах шаардлагатай болсон гэсэн. Тэг яг уулын гайгүй ирчээд тэгээд за би угаасаа яаж чадахгүй юм байна гэх тэгээ Алонсо буцаас суусан гэдэг. Тийм бас тэрнээс бос жолооч нар бол бүгдээрээ яг өөрсдийн цагаа тийм. Эхлээд үр дүн ярихаас өмнө нөгөө гурал headline юм уу нэг хүмүүсийн сонирхол хил ам дагуулсан нэг идэм болсон шүү дээ. За яг уралдааны тэр яг 10 баг нэг газар цуглараад нөгөө тестээ хийгээд ихсэн чинь 2 дахь өдөр нөлөө. Нэгд өдрийн 2 дахь сешн дээр тог тасарсан. Тог хэдэн минут гэсэн бэ? Хагас цаг. Нилээ уцтэй. Нилээ уц гэдэг. Тэгээд сешнийг бас 1 цагаар сунгаж өгсөн. Тэгээ яг энэ дээр ингээд ягаад ийм амар чухал вэ гэхэлэр энэ спорт маань өөрөө $1 billion яригддаг спорт. 1 секундтэй 1 минут ч юм уу алдлаа гэхэд эн чинь үжээ нэг машин бүтэн тойргоо хийгээд амар их мэдээлэл суглах боломжтой юм алдчихж байгаа. Тэрний ард чинь тэр болгон хүмүүсийн цалин нөгөө нэг бүх зардал юм явж байгаа учраас 1 минут гэдэг маань амар үнэтэй тусдаг. Тэгж яах чинь ингээд бүхэл бүтэн хагас цаг ингээд зүгээр тог тасраа байхгүй болж байна. Аюу тийм мэрэгжлийн босс тийм яг муугаар хэлэхээр тийм сунгахлаар ч нөт нь орой болоод цаг агаад угаасаа жоохон сэрүүхэн байсан юм биш тийм ер нь байдгасаар илүү сэрүүхэн байсан. Тэгээ уул нь гоё ингээд дулаахан бас нэг юм таата нөхцөлтэйгээд одоо энэ Бахрейныг сонгоод ирсэн чинь энэ жил биш оронгороо эргээд бүр амар салхитай борооч орж байгаа шиг хүүхдээ тэнгэр хангаа ирээсээ нар хэлээгүй шээ. Эхний хил ам дагуулсан тэгээ тог тий. Тэгсэн чинь дараагийнх нь нөгөө нэг зам дээр нөгөө хүн зөөж байгаа автобус гараад ирсэн тий. Монголоор гэдэг Asia гэдэг нэг тийм Toyota юу гэдэг тий. Toyota-гийн юу нэртэй лээ. Нэг хатгатай жижиг дунд гарын автобус. Тэр тэгсэн чинь юу юм бэ л шүү. Уул нэг зурагч нарыг зөргөх автобус юм бэлээ. Одоо тэр чинь автодром ч бас ингээл 4-5 км тий тэгэл нэглээ хоол аваач эхэлж тий алхаа явахд хэцүү. Тэгэхээр тэр автобусаар явд юм билээ л дээ. Тэгээ яг ямар нөхцөл яг яагаад гарч ирснийг одоо ингээд FIA шалгаад тэгээ ямар ч Бахрейн журалдаан 4 сард шүү. Тэрнээс өмнө ямар ч хариу өгөөд арга хэмжээ авахулах юм байлээ. Тэр бол жолоочийн л юм буруу байсан юм шүү дээ. Буруу замаар ороод явж байгаад нөгөө уралдааны замаар ороо явцсан лээ. Автобустайгаа. Тэр чин тусдаа ингээд зам хажуугийн нөө дотор ингээд явдаг. Тэр чин яаж чагаал гараад ирцэл тээ. Тэгээд тэр нь одоо үзэгчтэй тайлбарлалтаа ямар аюултай вэ гэхээр одоо тийм хурдтай явж байгаа тий 200-300-тай явж байгаа машин дээр төсөөлөгдөөгүй одоо замын хажууд ч юм уу тий. Одоо тэр ялангуяа тестинг хийж байгаа үед одоо шарвах замаас гарах тохиолдол тий зөндөө гараад тэр машинтай мөргөлдөх юм бол тэгэл аль нь аюултай. Автобус доторч байгаа тэр юу нисгчд ч аюултай учраас тийм алдагсан тий гаднах юм чигүүл амар том алдаа шүү дээ. Ер нь бол тиймэрхүү юм чинь яг тэр нэг Токиод болсон остос одоо ер нь амар яд болсон мэт тий. Бианчи ч нөгөө трактор мөргөлтэй. За тийм үр дагавар гарч болохоор гэхдээ яг тестинг байсан учраас яг арай баг хил ам арай багтаа өнгөрсөн гэх юм уу те. Яг уралдаан байсан бол бөө юм болж байгаа шүү те. Тэгээд тестинг байсан болохоор тэгээд тэгсгээд ингээд за тэгээд чимээг хүн за гэсэн чимээг барах аргалчээ гэдэг. За тэгээд яг энэс гадна бас яг бас ингээд дуусаагүй. Тийм. Бас ахаад 2 red flag болсон. 3 дахь нь болохоор яг нөгөө нэг checkers flag ингээд нөгөө савлдсан шүү дээ. Нөгөө бүхэг тийм чинь замын дээр арай өндөрт нэг бүхэгийн дотор шилттэй тий. Тэр зам руу ороод ирсэн илүү гарцсан тий ер нь л тий. Тэгээд тэгсэн чинь тэрлүү юу юм бэлээ? Берманы машины дугуунаас чулуу үсрээд тэгээд тэр нөгөө шилэн тэр нөгөө нэг хүн зогсдог юг очиод хаглаад. Тэгээд зам дээр нэг шил хагараад тэгээд тэр чинь мэдээж цэвэрлэхгүй болохгүй. Тэгээд нэг яасан. Тэгээ яг энийг цэвэрлээд дуусаад за ингээ green light өгөөд Кими Алонсо хинт гарцсан явжсэн чинь нэг маршал нь зам дээр цэл байсан гэдэг тэгээ ахаад red flag болоод нөгөөт нь яг юм ингээл цэвэрлээ янз бүр дуусаагүй ч байсан юм да нэг юм л болсон юм байна ш. Тэгээ ахаад нэг халтжиж юм болоод тэгээд нэг иймэрхүү юмнаас болоод ерөнхийдөө юу яаж байгаа юм шиг үлээ. Багууд за энэ Бахрейнийг ер нь одоо ахиж тест явуулахыг одоо болигээд
нодлон яг Бахрейны бас тестэн дээр зам дээр нөгөө нэг галын одоо нэг усны турбо явдаг нүх таглалцсан тэр нь үсэж гарч ирээд призм машиныг ивчихсэн. Тэгээд энэ жил одоо ингээд нэлээд олон юу болчихлоо инцидент гарлаа. Тэгээ ерөнхийдөө одоо эх жилийн тест бол маш чухал тест ч дээ. 26 оны шинэ регламенттай цоошин машинууд шин техникийн юмуд үзүүлэлттэй машин багууч нөгөө юм уу турших гэдэг ингэж ийм болоод ингээд цагийг алаад байвал өршөөж болшгүй одоо юм болно. Тийм учраас ерөнхийдөө энэ жилийн Бахрейны тест бол энэ баг сүүлийн удаа болж байгаа байж магадгүй гэсэн юмуд гарцсан байлаа. Зөв. Тэрээс гаднаас юу яатсан юм бэ л шүү дээ. 26-нд хойно бол яригдчихэж байгаа юм байл л дээ. Зүгээр шуум 1 сард Бахрейн тест хийж болсон. Тэр тест нь яах вэ гэхээр баг болгон нэг өдрийг сонгоод 3 өдөр. Ер нь бол яг тэгтээ юу вэ? Ил биш. Нууцаа. Хэнийг ч оруулахгүй зөвхөн тэр багт хаалттай тест хийх тийм өдөр гаргаж магадгүй гэдэг. Барселонд. Тэр нь Барселонд тэгээд араас нь Бахрейнд яг тестээ хийж тестээ хийгээд 3 хоногийнхоо тэгж явж магадгүй. Хин тэгтээ бас гоё санаа тий. Нөгөө багууд нь нэгнийх юм хулгаалахгүй. Одоо шинэ юу орж ирж байгаа болохоор л харин тийм боломж өгж байгаа юм шиг үлээ тий. Бас гэс хараад нэгнийх юм дуурайгаад гэс хийчихнэ гээд. Тий. Тэгэхээр бас энэ хаалттай тест хийлээс гоё санаа тий. Надад бол таалагдтаа. Тэгээ 3 өдрийг бас адилхан гэж өгөх юм шиг үлээ. Баг болгонд тэрийг өөрсдөө сонгоод хийж болох юм шиг байна. Энэ нь яг яригдж байгаа зүгээр шуум. Балгацсан юм байна. Наачин тэгвэл над дээр байгаа энэ нэг сэдвтэй гоё яах юм бэ? Carlos Sainz-ийн нэг ярьсан юм мэдээгээр яваадсан. Тэр нь юу гэхээр би одоо руки байхыг одоо ерөөсөө төсөөлөхгүй байна. Одоо шинээр одоо би шинээр руки байсан бол надаас айгүй хэцүү байх байсан баха гэд. Тэр нь ягаад гэхээр одоо нөгөө нэг 3 хоногийн тест хийж болно, өөр тест хийж болохгүй гэдээ яриад байгаатай холбоотой юм билэ. Ягаад гэхээр ингээд формула 1 чинээр орж ирсэн бол сурах одоо дадах юм айгүй их байдаг. Тэрийг ингээд зөвхөн 3 хоногт хамжуулна гэдэг бол боломжгүй. Дээрээс нь ч 3 орн бүтэн биш шүү дээ. Ингээд тал байдаг шүү дээ. Тэгээд одоо энэ руки нарт бол айгүй хэцүү байгаа хаа одоо би бол төсөөлөхгүй байна гэдэг тийм яриа гарсан. Тэр тал дээр та хоёр ямар бодолтой байна? Яг энэ тал дээр яг одоо яг машинаа тестлэхэд бол бага л бах л та. Тэгээд доолн дээр симулятор тэрэн дээр л их одоо бэлтгэлээ хий гэж байгаа юм байна л үү. Одоо бүхгүй багуудын яг гол нь эдрийн зорилгочдод багуудын хооронд нэг ойрхон байх гэдэг. Багууд нь зарим багууд мөнгөтэй болохоор хамаагүй тест хийж чадаад байдаг. Одоо мөнгө багтаа баг энэ төр тестийг олон хоног хийж чадахгүй ч юм уу. Тэгэхээр тэрийг одоо ойрхон байх гэж хийж байгаа учраас яг хэцүү. Гэхдээ одоо мэргэжлийн спорт орж ирж байгаа нисгэгч, формулын нисгэгч болохоор тэгээд одоо руки ч гэсэн заавал нэг перформанс гаргахгүй л болохгүй л. Энд дээр бас Хамилтон бас ярилцлага өгчөөсөн. Гэхдээ би бас ингээд гэрээ яг 19:31-ээр дуусаад Маранеллад 1 сарын дундуур ирээд тэгээ машинтайгаа 2-3 өдөр л зарцуулсан. Яг Аз болоход өмнөх жилийн машин бас унаад ерөөхдөө за ийм машин байсан юм байна. Одоо энэ жилийн машин ийм болцсон юм байна. Тэгэхээр юун дээр ажиллаад юун сайжирсан, юун стил одоо болохгүй байгаа юм байна гэдгийг харьцуулах боломж үлдэж байгаа. Энийг гэхдээ би яг Фитэлийн үед жишээ нь ирээд яг Фитэл бүр 12 сар өнгөрөөд улирал туссан байсан тухайд чинь. Ирээд машинтайгаа танилцаа багтаагаа бүр ингээд сар гаранд болж иж. Би бол нэг хэдхэн өдөр л тасцууллаа гээд. Энэ тэгэхээр яг энэ нэг рукич тэр нэг баг шалж байгаа шилжиж байгаа хүмүүс ч гэсэн ер нь яг адилхан л тусч. Яг мэдээж рукид бүр хэцүү байх л да чинь. Тэгээд харин юу юм бэлээ? Би хараад үзсэн чинь яг одоо 5 руки одоо шинэ залуу нөхч орж ирж байгаа гэдэг яг жинхэнэ шинэ нь 2 л байгаа. Тий. Айсак Хажаар тэгээд Габриэл Бортилеттэй 2 юм бэлээ. Нэг цууж барьж үзээг 2 байгаа шүү дээ. Тэнгуут Антонелли ч юм бол нөгөө мэдээгээр л баг 1000 гаруй цаг одоо Формула 1-ийн машин дээр туршсан орж ирэхээс өмнө дүүхэн ч бол нөгөө өмнөх үлрэл уралдсан нэлээд практист орцсон. Тэгээд нөгөө Лосон ч бол мэдээж уралдсан 5 6 уралдаа хийсэн. Оноо мөн авч ирсэн тийм. Тэр яг хөөрхий хамгийн хэцүүгээр орж ирж байгаа нь Мортелета Хажаар хоёул юм байлээ. За тийм ээ. Тэгвэл яг ирэх жилээс нөгөө бишээ нөгөө нэг хаалттай тестинг ороод ирвэл те.
Яа тийм одоо ийм хаалттай тестийг яг зөвшөөрчлөөс болж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь бас яг ийм фикс өдөртөө тий. Зөвхөн тэдэн өдөр л байж болно. Энийг бас юу яаж болно шүү дээ. За шинэ рекламд эхэлж байгаа учраас тэр 26-нд ч юм уу тий. Тэрнээс хойш яг зөвшөөр нээлттэй хэлсэн. Яг нэг удаагийн ч юм уу тий нэг тийм тест маягаар хийж үзвэл бас бүр дүншээ байж магадгүй. Тэгээ машин яаж идэл бүр амар өөрчлөгдөж байгаа сте бүр шал өөр болж байгаа тэгэхээр яг. Тэг энтэй залгуулаад нөгөө нэг яагаад ингээд нууцаар хийх одоо давуу талтай вэ гэхлээр энэ жил одоо яг нэг хэрүүл үргэлжлэл явж шүү дээ. Одоо Red Bull, Ferrari-гийн ардлын одоо нэг салхивчсгчийг хараад унаач нь юу гэнэ нөгөө flexible одоо уян хатан юугаар хийцэн байна. Тэгээ хурдан авахлаач ингээд хойшоогоо налаад нөгөө нэг салхи сүрх юуг нь багасгаад байна. Гэ одоо аль биесээр нэг FIA юу хүч байгаа юм лээ комплейн байгаа. Бүр ингээд зурагтай ингээд юунуудтай материалтай нөгж байгаа юм байлаа. Тос бичсэн явж л шүү дээ. Яг явж л. Тэгээд дээрэс нь чинь нодлон бас McLaren байсан дээ. McLaren Ferrari 2-ыг аль биесээр яаж байгаа юм байлаа. Тэгээд FIA-с одоо сая урилал эхлэхээс өмнө гэж одоо их нэг хоёр дахь юм да. Maranello юу хоёр дахь walking дээр очиж шалгалт хийх юм байлаа. Зэнгээ Formula 1 is officially back. Тэгээ хэрүүлийгээд эхлэхээр л одоо Formula-г өдөртөө хийж чинь гэсэн үг. Тэг ингээд бас юу шүү дээ нөө нэг хойно байгаа баг нь ингээл өөрөө ингээл чадахгүй болоод ирэхлээр бас багууд руу ингээл хийдэг эхэлж байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар нэг хэдэн дойл хожиж ивэл болж байгаа байхгүй чинь. Тэгээд болно шүү. Энийг би саяга ярьсан гэхлээр яг ийм нээлттэй тест хийж байгаа учраас нөгөө богод нь харчаад байгаа байхгүй. Эднийх ингээд тэгээ одоо шинэ энэ дээр бол яг та болохгүй юм хийсэн гэж байна. Зарим нь болохоор эдийг аяа гой санаа шаацсан юм шүү дээ. За ингээд ардмыг бодоо. Манайх энийг судлаад манайхан нэг хараад гэл ингээд инженерүүд цаана ингээд яг дурайгаал хийх гэл үзэл ингээд бас тийм болдог. Энэ дээр бас нэг түрүү нэг Максарны хин ярьлаа. Гараа ярьсан тий. Тэний нэг анти дайв гээд тэр чинь нэг Red Bull-ийн башээ бас анзаараад нэлээд том дэлгэрэнг гаргасан юм шүү дээ. Айгу агрессив шинжилт хийсэн байна. Одоо нэг анти-дайв юу нэхлээр нэг юм виш боногоо шүү. Тэр хоёрын зайн ойрхон болчихсон юм хоорондоо. Тэгэхээр нэг савлж явах юм баг. Гэхдээ энийг багасгачлаар нэг юундээ амортизатор дээр ирдэг ачаал амар их болт ингэнэ. Тэгэхээр тэрнийг нэлээд сайн хийхгүй бол бас буруу эффект өгөх айгу аюултай гэдэг хэлсэн. Гэх мэтчлэн ингээд нөгөө багийнх юм судлаад ингээ хараад тийм шүү дээ. Тэр нэг яг тэр чинь бас яг тестээ хийхдээ одоо яг бүрэн яг моторын хүчийг гаргасан уу? Яг жинхэнэ хурдан мөн үү биш үү гэж чинь бас тодорхойгүй шүү дээ. Тэр чинь болохоор ил баг бодлоо шүү дээ. Наад дээр чинь бас яцсан. Яг би жоохон төрөлөөр ярьчихл тань. Ferrari юу жоохон тест нэрийг муу байсан шүү дээ. Жоохон цаг нь нэлээ юу тэгэл эргэлтэн дээр нэлээ хаана. Тэгсэн чи яг нэг sandbagging хийгээд байна. Sandbag хийсэн ингээд нэг үзэгчтэй хэлэхэд нэг sandbag гэж одоо нэг эстэй шуудаа гэсэн үг шүү дээ. Тэгээд албаар жингээ ихсгээд машина удаан харагдуулдаг гэдгсэн тийм одоо яриа авахгүй. Тэгээ sandbag хийцээ ингээд Ferrari-гийн юм чинь зүгээрээ манах sandbag хийцэн гэдэг хүмүүс өндөр өсөх гэдэг нэг шагаандаа нэг хүнд чин хийж яваад яг тэр тэгээд байна гэж яриад шүү дээ. Нэг тийм биччихсэн би тэгэл заавгүй л. Бүгдээрээ жоохон юм нуужлаа бах тий. Одоо моторын жоох юм уу. Тэгээ бүх юм яг 15-ны одоо quality дээр л яг 100%-аараа байх хэрэгтэй. 3 дахь тест 3 дахь одоо бэлтгэлээ quality дээр л яг харагдал тэнцээ. За ер нь иймэрхүү байгаа юм шиг өнгө харагдах байгаа. Тих бах. 5 дахь өдрийн тест ч та нэлээ үүрэлсээр үзэж. Манай чи 2-3 цагс юм шүү дээ. Тийм үү. Тэгвэл бараг унтахгүй байж байгаа. Тэгж бодтор ч 5 өдрийн ажиж бодлоо гэхэл. 4-ийн шүн юм лээ. Тий. Одоо 5 дахь өөр. Квалига тэгвэл тэгэл үзчихлээ шүү дээ. Квалиг бол яаж үзэж тэг уралдаанаа үзчихнэ гэж боддог шүү дээ. Үйл явдлаа ярьсан юм чинь те тестингийн үр дүнгийн талаар. Гурлаа жоох ярих уу. Тэгээд тестингээр би нэг юм зураг олсон. Тэрэн дээр одоо моторспорт гэх юм уу одоо формулаг дагдаг одоо том мэдээний сайтуудын сурвалжлагч нар бүгдээрээ оноо өгсөн байл л те. Одоо 10 баг тест хийгээд тест хийхдээ одоо янз бүрээр тест хийж байгаа штэ. Тэр болгоны одоо хамгийн хурдан цагийг нь олоод гэх юм уу эсвэл
датаг нь харж агаад үнэлгээ өгсөн мөлий 10 багийг 1-10 болтол нь одоо яасан бэ? Жагсаасан байна. Энэ дээр бол үнэлэхгүй үр дүн 2 баг л авсан. Макларен Сабр 2. Макларенууд банк нийт гэдэг Сабр бол ерөөсө 10 гэдэг оноо бүх. Шууд яг 10-аар болсон. Тэр 100% одоо үнэлгээ авс яг адилхан бүх хүнээс. Тэнгуут дунджаар нь яг янз бүр байгаа. Дунд байгаа багууд бол янз бүр байгаагаас дунджаар нь жагсаахаар Макларен 1-т, Ferrari 2-т, Red Bull, Mercedes 2 тэнцүү 3-4-р байр шүү дээ. Дунджаараа. Тэгээд Alpine 5-т, Williams 6-т, Haas, Aston Martin, V-Carb гэдэг жагсаалт гарсан байна. Хоёр энэ жагсаалттай хэр санал нийлж байна. Ер нь бол нийлж байна. За яг юу Макларенугаас ярих юм байхгүй, Sauber ярих юм байхгүй. Яг санал нийлж байгаа нэг юм энэ Aston Martin энэ жил машин ерөөсөө хиний Алонсог яриа байсан. Абу Дабид уралж ирсэн биш тэр чигээрээ ирчих биш үү гэдэг. Ерөөсөө ямар ч өөрчлөлт байхгүй. Юу чигээгүй юм шиг тарин амарч байгаа л байсан. Хөвлийн амартаар юу чигээгүй. Хэдэн спонсорын лого өөрчлөлт тэгээд өөр юу чигээгүй юм шиг үү. Яг нэг жок болгоно тийм ирсэн. Энэ Абу Даби машинаас юу ч өөрчлөлт өгнө гэд. Тэгэхээр бас Aston Martin бас энэ үйл хайцсан болов уу гэж санагдсан. Зүгээр хайцсан болов гэж бодсон. Гэтэ яг юу яаж магадгүй миний бодлоор яг Адриан юу ажилтаа би нэг бас нэг юм хэлсэн чинь сая санахгүй л л доо тэмдэглэж авах байна. Адриан юу ажилтаа орж ирээд өглөө 9-с ажиллана гэхлээр 15 минутанд тэр Aston Martin-ы 2 асуудлыг шийдсэн. Тийм. 2 асуудлыг шийдсэн. Тэгээд энэ хүн дээрээс тэгээд дээр нь авж байгаа цалин балыг хараад л тээ. Жилийн 20 сая авч байгаа гэсэн чинь хэд 3 төснө 4 төснө нисгчтэй хамт. Тийм. Жолооч нартаас илүү цалин. Бараг хэдэн 2-3 жолооч бас бусдаас бүгдээс нэлээд цалин. Макс Хамилтон Леклер 3-ын дараа л орох юм байна. Тэгээ ард нь Алонсо Нороос бүгд хоошоо. Жилийн 20 сая. 15 минутанд 2 асуудлыг шийдчихсэн юмсан. Энэ бол чинь эсвэл яг юу гэж нь бол тийм санахгүй нэ. Тэр юу гэсэн мэлсэн Instagram дээр ихнэр нь нөгөө зурган дээр нь коммент зураг стори хийсэн байлоо. Нөгөө welcome to Aston Martin гэдэг тэр за bye Adrian 5 жилийн дараа уулзъя гэдэг ихнэр нь тийм стори хийсэн. Одоо ингээл өдөр шинэ. Тэгээ одоо ингээл өдөр шинэ нөгөө яг нэг юм хийхээр яана гэд орчин гэдэг ихнэр нь тэгсэн. За энэ листэн дээр дараагийн нэг санал нийлж байгаа санал нийлэхгүй байгаа ч юм уу. Alpine Williams-ын дээр орцсон байгаа би жоохон гахаал. Alpine хиний яг Gasly-ийн хоёрын яриагаар бол Alpine ягтай өмнөхтэйг харьцуулбал машин бас ингээд жолоодоход амархан болсон байна гэх нэг тэгж байгаа ч гэсэн ерөнхийдөө нэг юм бас нэг сайжраагүй. Тэгээд дээрэс нь Alpine чи өөрөө бас нэг дотроо нэг юм маргаантай байгаа шүү дээ. За хин нэг Gasly-гийн хоёр дахь нисгч вэ гэдэг дээр тэгэл Dwayne байгаа ч юм шиг тэгэл нөгөө талд Calapine-тэй ирсэн. Тэгээ яг одоо Bartolotto-ч тэр Oaks гээд принципленч тэр ингээд яг хэлж чадахгүй байгаа байхгүй яг хин гээд хоёр дахь нисгч юм бэ гээд удирдлын дур ингээд мэдээж ингээд нисгчнээс солигдчихл таараамаараа гэл ингээд тэгвэл тийм тойруулаад нөгөө нэг одоо байгаа нисгч хийгээд одоо хаалгах нь бас ойлгомжтой болцсон шиг гэр юм буруу мессеж өгөөд багаа ингээд угаасаал ингээд дотор нуур дамсгал нэвдээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Харин энэ хиний сайенсийн юг хараад энэ сая 2 жил дараалж одоо тестэн дээр хурдан fast lap хийж байгаа юм байна шүү дээ. Нодлон бас fast lap хийсэн юм билээ. Гэсэн чинь Ferrari-д баг та. Тэгээ энэ жил ахаа Williams ч гоо бас fast lap хийж байгаа юм билээ. Тэгээд нийцсэн үү те? 2 дотор нийцсэн гэсэн. 2 дахь өглөө өдөр нь лөө. Тий 29.3 гэдэг 1 минут 29. Тэгээд энэ дээр бас хин хэлсэн юм аа. Stella байсан баха. Williams бол айгүй хурдан харагдаж байна. Топ 4 гэж баг топ 5 гэж ярих энэ жил баг ирсэн юм шиг санагдаж байна гээд. Тэгээд ялангуяа тэр юун дээр их хэлээдсэн. 2 дугаар сектор буюу тойргийн 2 дахь сектор тэнцээ нэлээ ийм хурдтай эргэлдүүдтэй. Тэгээ орж гарахтаа нэлээ ингэ тоормос тэгээ буцаад хаазаа гიშгэж айгүй гардаг тийм юу дэрүүлдэ. Тэрэн дээр хамгийн хурдан байсан юм шиг лээ. Тэр нь юу хэлж байгаа гэхээр ерөнхийдөө том тойрог ч юм уу хурдан эргэлттэй биш.
одоо ихэнх нэг тойргууд чинь одоо дунд зэргийн эргэлт юунуудтай байгаа штэ. Тэгэхээр цаг тэрэн дээр алдахгүй хурдан иргэднээсээ гараад тэгэхээр айгүй давуу талтай болж ирж байгаа юм шиг үлээ Williams машин. Тэнцвэр их сайтай гэсэн үг. Тэр нь л юу л гэж эргэлт рүү орчоод гарахтаа хурдан хаазгч чинь хэллээ шүү дээ. Тэр нөгөө грип гэх юм уу одоо замтай барьцалдах нь Williams-ийнх одоо хамгийн сайн гэх юм уу? Одоо хамгийн хурдан булангаас гараад хаазгч эхэлж байгаа нь Williams байна гэдэж тийм. Тэгэхээр бас тийм машины доктортой холбоотой тэгш хурдан тэгшрээл тийм. Тэгээд хаазгч. Тэгэхээр сайенс бас өөрөө бас ярьж өгцмээсэн. Яг машин бол гоё байна. Бас ингэж жолоодоход урамтай байна. Тэгвэл би ахаад нэг шин байгаа учраас машинтайгаа гүйц танилцаагүй. Ахаад нэг 0.1-ийг би хаанаас ингэж импрув хийж чадхаа жоо ойлгоогүй байна. Ялангуяа эргэлтэн дээр би одоо огцом одоо юу яаж орох уу? Эсвэл тойрж орчоод гарахтаа хурдан гарах уу? Тэр мэрийгээ жоохон авчраа ойлгоогүй л гэж хэлээ. Хэрвээ ингэчих юм бол яг Williams би бол бас юу л явах гэж чинь нэг 23 онд чинь Aston Martin Red Bull-ийн дараа нэг яг улирлэглэнгүүд лалж гисэн шүү дээ. Alonso-ийн подиум аваал те. Тэгээд Ferrari, McLaren чинь бүр хамгийн хойноос шүү дээ. Ferrari чинь юу хурдан авч арай эхлээгөө. Red Bull-тай ганц өрсөлдөжсэн л Alonso байсан шүү дээ. Тухайд би Williams бас тэрэн шиг тийм гинт огцсон юм хийж магадгүй баг гэж бодсон байгаа гэж байна. Яг за подиум чаашаа. Тэр ер нь тиймэрхүү одоо санаатгүйгээр гинт авч ирдэг тий. Юу гэж тийм нөгөө best of the rest илүү best of midfield ч юм одоо нөгөө топ багуудаас бусад багуудын хамгийн хурдан тий магадгүй гэж байна. Одоо би бол тэгж хараад байгаа шүү дээ. McLaren, Ferrari, Red Bull ингээд яачих бах. За Mercedes нөгөө юунаас шалтгаалаад хаана уралж байгаас шалтгаалаад нэг ганц хоёр тийш орж ирэх бах. Тэрнээс яг Mercedes, Williams, Alpine чадах уу яг ахаал байна гэл ингэх бах л гэж бодож байна. Ер нь л 4-5-ын төлөө өрсөлдөх юм болов уу гэж хараад. Магадгүй. Хоёр нисгч чинь гайвар нисгч машинаа бас гайгүй бэлдсэн байх юм бол тэгэл боломж л байгаа шүү дээ. Williams. Гана дээр энэ дээр хүмүүстэй санал нэгдэж байна. Энэ байралтай юу? Би бол санал нэгдэж байна. Энд чи бүр Red Bull Ferrari-гийн доор дөрвөлөө оруулсан ч баг болох бах та. Mercedes-ийн доор. Тий, баг. Яг гоо нисг гурлуу орж байгаа шалтгаан ганц шалтгаан байна. Магаш ч өөр ямар ч чаддаг юм байна. Надад ч тэгсэн мэт нэрээ. Машин биш хелмет ч л ярьчихсан баха. За яг манай машины хурдан биш байгаа те. Яг бид нар ингээд янзлах юм янзалсан. Гэхдээ бидэрт нэг юм давуу юм байгаа. Тэр нь Max гэсэн. Яг ч үнэн байна. Max өөрөө ч нэлээд жоохон ууртал байгаа юм шиг үлээ. Машины тэнцвэртэй байдлаарээс санаад өгөхгүй байна. Машины юу байгаа юм шиг те. Under steering болоод байгаа. Тэрс ингээд эргүүлж ирэхгүй. Тэг ирэхгүй те банк холоор эргэж чадахгүй. Тэгээд тэнцвэртэй байдал гэж байгаа юм лээ. Тэгээд дахиад бидэрт ажил зөндөө байна. Хийх юм хий гэдэг. Наач нэг юм угаасаа алдартай үгс. Бүх нисгчлээ. Lot of work to do гэж. Би яг тайр баг бүхнийг хэлчлээ. Гэхдээ миний нэг анзаарсан юм нь Alpine нэглийн дээгүүр байгаа нөгөө саяны 3 хоногийн тестингтэй нэлээ холбоотой юм шиг байлаа. Үр дүнтэй юм уу? Одоо айгүй олон лап тойрсон найдвартай одоо ажиллагаа талаасаа тэгээд нөгөө яг тэр 3 хоногийн л үр дүнгээр Alpine яг статыг харахаар нэлийн дээгүүр орж ирээд байгаа юм шиг л. Яг чимээгүйхэн яг маш давгүй тест хийчлээ гэдэг яриа орж ирээд байгаа. Амар гоц гарч ирэхгүй тэгтээ доош онцгүй юм тач баталгаатай. Тэгээ яг нэг анхаарлын төвөөс яг ингээд хоолоор яг хийх юма бүгдийг яг гоё хийж гүйцээсэн гэдэг нэг тийм юм яваад байгаа юм л те. За тэгвэл McLaren бол гарцаагүй одоо нэг гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Norris тэгээд хэлцээс шүү дээ одоо. Энэ жилийн алаан болно гэдэг тий. Би болохоор эсрэг нь ярих гэдэг байна. Энэ жил одоо хинч төрөж магадгүй жил болно гэсэн чинь нөгөө хин Alonso болохоор угаасаа хурдан машинтай байхаар тэг жилгээсээр аргагүй. Тэгээ мэдчихэл байгаа шүү дээ Norris гэдэг нэг тийм ярьчихсан. Norris харин бас нэг юм дээр бол итгэжсэн. За машин бол яг бүр ингээд за бараг perfect биш бол хэвээр айгүй гоё байна гэд. Ерөөсөө ингээд яг мэдэрч ийн айгүй гоё байна, хурдч байна, эргэлт мэргэлтэн дээр гоё байна гэд ерөөсөө өөлөх маахгүй байна л гэжсэн. Дөрөв тэгээд нэг Alpine дээр ярьсан шүү дээ нэг машины чанар гэдэг ярьсан шүү дээ тий. Тэр чинь англиар юу гэж хэлдэг лээ? Reliability. Reliability.
тэр угаасаа юу болцсон юм шиг үлээ. Одоо орчин үеийн машинууд ерөөсөө асуудал болсон юм шиг. Энэ жил өнгөрсөн жил энэ төр ерөөсөө нэг ч машин юу яагаад юм чи дэвдрээгүй юм л. Яг өөрөө юунаас явж байгаа дэвдэрчээ гэж. Тий. Моторны дэлбэрсний стацуулаа. Тий. Яг нэг Red Bull сайн нэг юуныхын шингэн гоож тэр бол зүгээр л нэг дотоо юм хийснийх тэрнээс шинг явж явахтай юм дэрээгүй. Тэгэхээр энэ жилийн тест өнгөрсөн жилийн ихчсэн ерөнхийдөө багууд ийм reliability гэдэг юмыг аваа хийцэн. Тэгвэл яг л performance тал руугаа л дайрсан юм шиг л. Тэрэн дээр бас нэг онцлцсан байлаа. Чанар байна. Тийм, чанар л аягүй сайжирсан. Асуудалгүй эвдрэх гэдэг юм байна байхгүй болцсон гэд. Окей. Чи нөгөө юу гаргаж ирж байна гэсэн үү? Нөгөө нэг хит тойрсон, хитэн лап хийсэн гэдгийг. За энэ дээр ингээд багцлаад нэг ингээд бичсэн байгаа. За түрүүн би хэлсэнчлэн хамгийн хурдан тойргийг бол Sainz хийсэн. Дараа нь хамгийн хурдныг бол Hamilton, тэгээд Leclerc, Russell, Verstappen гэж бол хамгийн хурднараа. Тэгээд энэ жилийн бас нэг онцлог юм багууд ер нь л нэг C3, C4 гэсэн дугуйнуудыг сонгосон. Одоо илүү зөөлөх 2 дугуй гэсэн үг. C1, 2-ыг бол Ferrari, Williams хоёр захиалсан. Гэхдээ сөөхөн тойрог хийсэн юм бэл. Бус багууд нь ерөөсөө захиалаач билээ. Тэгээ бас хүүтэн байсан болоо тэр үеийг боломжгүй болсон байна. За хатуугаас C1 гэдгээс хатуулаа тий C5 болтлоо хамгийн зөв. C5-ыг бол хүмүүс нэг төршөөг юм шиг л байна. Яг угаасаа ойлгомжтой гээд. Тэгээ ерөнхийдөө ихэнх уралдаанууд ер нь C3, C4 гэл ингээл жоохон дэше доошоо C3 бол дандаа ашиглагддаг учраас ерөөсөө C3-ыг л амар туршижсэн юм шиг байлаа. За тэгээд километр тойрогоор бол Ocon Haas 1400 км, Hajar 1300, Russell 1200, Antonelli 1200 гэдэг ингээд доошоо явж байгаа юм байна. Хамгийн бага хийсэн Stroll нөгөө өвдөд багх болсон. Тэгээд Lawson бас айгу 800 км. Машин нэвтрээ тий. Тэгсэн. Verstappen бас юу машиных нь юу болох альцсан гээд бас нэг хагас өдөр алдсан санагдана. За яг тэгэл нөгөө багуудын километрээр болохоор Mercedes хамгийн их тойрог гэсэн юм байна. 458 тойрог. Тэгээ Haas 457. Тэгэл бус нь 450. Хамгийн бага нь тэгэл Red Bull, Aston Martin 2. За тэгээд хамгийн их нь болохоор мотор оронд ангилсан мэлээ яг. Багууд олон байгаа болохоор Mercedes илүү тойрог мотор тойрсон. Тэгээ Ferrari, Red Bull, Renault гэдэг. Окей. Тэгвэл эндээс юу яа? Би нэг Sky Sports-ийн F1-ийн нэг мэдээ юм уу нэг YouTube channel-аар бичлэг үзсэн. Тэгээд тэд нар болохоор топ 4 баг эсвэл топ 3 баг болон Verstappen гэдэг нэг ангиллал үүсгэж байна. Тэгээд доошогоо байгаа 3 багийг болохоор биш доор байгаа багуудыг бол за сабар ойлгомжтой бусдаас нь хин нь одоо бусдаас нь хамгийн сайн болж гарч ирэх үү гэж анализ хийгээд байгаа. Тэгвэл гурлаа юу яг топ 4 баг гэдгээс одоо ямар хөө мэдээнүүд одоо явж чинь те формулагийн сайтуудаар гэдэг дээр жоох ярилцгаа. Тэгвэл энэ жигсаалт дээр хоёрт нь Ferrari байгаа юм чинь Ferrari-гаар одоо сонин сайхан мэдээнүүд юу явж чинь. Одоо тестийн үр дүн сэтгэл хангалуун байна уу? Шинэ машинда одоо хэр байна? Hamilton багтаа хэр тасч чинь ч юм уу. За яг ерөнхийдөө одоо олон нийтийн хүлээлт бол айгүй сэтгэл дундуур байгаа. Гэл алаал хийх юм бах гэсэн тэгээ бас асуудал гарч ирсэн. Хурдан байж чадаагүй. За тэгээд тэр нэг телеметрийг харахаар ерөнхийдөө бас жоохон асуудлууд байгаа гэдэг нь харагдсан юм шиг үлээ. Тэгээд Leclerc, Hamilton хоёр бол хоёулаа жоохон тийм хүлцэнгүй ч юм уу комент хийсэн. За энэ бол мэдээж тест. Тестийн үр дүнг хараад бити ингэ урьдчилсан юу дүгнэлтээ. Яг мэдээж бид нар хамгийн хурдан гэж хэлэхгүй. Хийх ажил их байна. Тэгээ мэдээж бүх юм ингээд Мельбурнд харагдана. Тэгтээ тэр бол бид нар хийх ажил их байна. Машина янзлчихна гээд. За Hamilton болохоор бас ерөнхийдөө нэг юм политикл юу хийсэн. Машин гоё байгаа. Мэдээж ideal гэж хэлэхгүй бас те. Тэгтээ одоо ингээ би бол машиндаа тасаад эхэлж байна. Инженеритгээ ерөнхийдөө яг ямар зүйлүүдийг сайжруулах, өөрчлөх вэ гэдэг бол олцсон. Тэрийг хаад хийгээд туршаад тэгээ болчих واخа гэх нэг тиймэрхүү. Яг нь promising. Тэгтээ бас жоохон юу хүлээлт дарсан нэг тийм юм яасан. За нэг тэгэл болоо юм байна дөө нэг онц юм байхгүй. Зүгээр Ferrari-гийн улаан фэн Leo Turini гэдэг алдартай өвгөн байдаг сэтгүүлч. Тэгээ тэр нэг өөрөө колонктой байхгүй. Тэгэл ингээд Ferrari-гийн төлөө бичдэг. Тэрэн дээр л угаасаа бичсэн. За
энэ жилийн Ferrari бас том мэрч дахиад сэлэл хүрсэнгүү. Би бол McLaren-ыг бол угаасаа хол тасарсан гэж ашиг юм угаасаа урд гараа явцсан байна. Red Bull яг Max байгаа учраас бидний урд байна. Тэгээ нэг Mercedes-тэй төлчихгүй хүн шиг гайгүй явах хаа бас нэгэн тийм хатуу гүнэл хэлсэн. Нэлээд пессимистик хүлээлттэй юм шүү дээ. За тэгвэл юугаар Red Bull-аар мэдээлүүд ямар мэдээнүүд явж чинь хэрэгэлж байна. Бас яг мэдээ бас одоогор энийг гадчихгүй л шүү. Эсвэл би хараагүй ч магадгүй яг. Яг баг дотор бол нэг тийм сэтгэл хангалуун бол биш байх шүү. Машин сайн болоогүй гэдгээрээ. Эхний хитэн уралдаан бүр хожил аав баг подиум ч хэцүү гэж өөрснөө. Тийм Max хэлсэн байна тийм. Хүлэн зөвшөөрсөн зүгээр дараа яг бид нар ажиллаа хийж чинь бас зүгээр ярьдгаар ажиллаа хийж чинь тэгээд дараа юу болохыг харъя л гэдэг шүү. Дахиад бас нэг еврогоо чихэд байгаа юм шүү. Тэгээ нэг дээр үеийн ари түнэл тийм байлээ. Яг гоё ажиллаагүй гэдэг дээр бас бид нар одоо машина ингээл юунд оруулаад үзлээ. Тэгэл өөрсдийнх нь одоо дааны өгснөөр нь бид нар хийсэн. Мэдээж одоо түнэл ингээд яг гоё ажиллахгүй байгаа учраас ингээд correlation айгу буруу гарах юм байсан ингээд бас нэг тийм хэлсэн байсан те. Тэр түнэлүүдээс сольж болдог юм байна. Дайны үеийн түнэл гэсэн тийм. 2 дугаар дайны үеийн түнэл гэсэн тийм. Шинийг барьж байгаа гэсэн. Тэгэхдээ тэр нь ашиглалтанд болоогүй юм тийм. Тэн дээр адрен юу байсан л да ажиллажсэн гэсэн. Тэр л арга нь болж исэн гэдэг. Наатаата чангаад энийг эргүүлгээ. Наатаата нэг зогчих. Тийм ээ. Тэгээд нөө Red Bull дээр нөө юу яриадсэн шүү дээ. Нөгөө нэг машины ажиллах цонх гэсэн шүү дээ. Одоо нөгөө нэг машины ажиллах цонхыг одоо жоохон өргөн болгох тал дээр ажилласан гэх юм. Нэг тийм яриа орж ирсэн тий. Тэрийг одоо working window гэдэг юм шүү дээ. Би одоо миний ойлгож байгаагаар бол юу гэж ойлгоод байгаа нөгөө машиныг хамгийн ингээ хурдан байлгах тохиргоо одоо ингээ зам болгон дээр өөр байгаа шүү дээ. Тэнгууд одоо жишээ нь одоо Бахрейн дээр 1 минут 29 секундтэй тойрох нэг тохиргоо байгаа шүү дээ. Тэгээд тэр тохиргооны цонх одоо нэг шин одоо энэ формула машинд чинь тохируулж болох нь сая юм байгаагаас одоо яг нэг хитэн тоог л онж явахгүй л яг тэр хурднаараа явдаггүй. Тэр цонхын жоох өргөн болгочвол тэр хамгийн хурдан тохиргоон дээр хурдан очих ч юм уу юу хийгээд байгаагаа ойлгоход арай амархан тийм бодон. Тэр цонхыг өргөн болгох тал дээр одоо айгүй их ажилласан. Verstappen бол тэр цонхыг ингээд яаж игээд олоод яадаг ч гэсэн хоёр дахь нисгчт нь одоо тэр цонх ингээд айгүй нарийнхан болохоор хурдан явхад айгүй хэцүү байдаг. Надад ч яг тэгвччихсэн тий. Lawson одоо яаж одоо ингээд хоёрдугаар нисгчээс угаасаа л Max-тай ингээд gap-ыг харна шүү дээ. Max-аас чи тэдэн секунд хойно ч гэдэг юм үү те. Энийгээ тэр хэтрүүлж болохгүй шүү. Энэ range дотор л байна шүү те. Одоо хязгаартай. Тэнгүүд Lawson шиг одоо дөнгөж орж ирж байгаа хүн энэ жолоотохт хэцүү машиныг бариад дээрээс нь тэр юун дотор байна гэдэг л айгүй хүн гээд даалгавар тийм хүн даалгавар гээд бичсэн. Тэгээд нисхнүүлэх гэсэн юмсан да. Энэ одоо яг тэгж авч хийхгүй хаа. Миний бодлоор лээ. Гэхдээ одоо ингээд оноо авч чадахгүй ингээд прэш шиг байгаад л яг байлгаалах юм. Араас нь хүн гарч орж чадахгүй оноо авахгүй. Одоо яг жишээлбэл юу л авах л та оноо авахгүй ч гэсэн одоо тэр Max хэр байх юм. Max нь ч ураад идэг гэхэд артлан лавсан одоо яг пресс шиг чадахгүй байх юм бол тэгвэл явуулчих ба. Одоо өнгөрсөн лавсан ч жоохон өөрөө тийм хойно үлдээд байх юм бол за угаасаа энэ хоёрын өөрснийх нь ялгаа байх гэдэг л. Юу нэг миний одоо нэг тийм хурдан хатахыг хүсэхгүй байхаа. Red Bull ч одоо бүр арай дэнтлээ шүү дээ. Өнгөрсөн жилийн пресс шиг одоо ингээл юунд орж чадахгүй, Q3 руу орохгүй заяа. Тэгэл хойноос хэлнэ. Тэгэл гүйцэж чадахгүй. Тэгэл нэг арай ч үгүй 10-т ордог, 11-т ч юм уу тэгээд ивэл одоо яах вэ? Тэгвэл яг бүр тийм илэрхий илт муу байвал те одоо секундын хойно мөн байвал цунодоо орж ирэх байлгүй. Харин нэг удаа авах байлгүй те. Гэхдээ бүр тэгж илт муу бол байхгүй хаа. Гэхдээ одоо ингээд эхний 4 баг бол ингээд амар штэ. Одоо эн чин McLaren ингээд эхний хоёрыг авчлаа. Боди тэгэл Verstappen 3, тэгэл дараа нь Ferrari-гийн 2 ингээд 5. Тэнгүүт Mercedes-ийн 2 ч 7. За тэнгүүт Williams-ийн 1 орж ирээ л та. Баг 8. За тэнгүүт өөр одоо ямар баг ч гэдэг нэг нь цоорол. Тэнгүүт яг ингээд нэг сүүлийн нэг 9-10 үлдээд байгаа штэ. Тэр нь Lawson багтаж орохгүй бол хэцүү байгаа штэ. Тэгэхээр миний бодлоор зөв дундуур хэрвээ яг үнэхээр болохгүй байх юм бол Lawson нэг удаа өвдөх байх. Нэг өвдөд тэгээд уусаа нэг
юу нисгчээр цунаад байгаа штэ. Тэгээд хотлоо оруулж ич нэг уралд бол болж ивэл бол яг тэгж л үзэх бат. Шууд бай гэхгүй хаа ер нь бол. Тэг бах. Би бол бас тэгж одоо нөгөө нэг Алекс Альбоны нөгөө нэг юу подкаст орсон нэг дугаар үзэхэд бол жолооч нар нь өөрсдөө бол тэр хоорнор маркогийн талаар нэг муу юм бол ер нь хэлдэг юм л шүү дээ. Яг ирээдүг удаа ч юм уу. Ямар ч сан альбом бол хэлэхдээ надад бол байж бол хамгийн одоо зөөлхнөөрөө хандсан. Одоо формула ийм ингээд хэцүү спорт гэхэд л надад бол маш их боломж олгосон. Тэрэнд нь би бол одоо ч баярлж явдаг. Тэгээд надад бас ингээд намайг хассныхаа дараа резервээр нь ингээд дахиад нэг жил байл бас боломж олгосон бас миний карьерт хамгийн одоо эргээр нөлөөсөн зүйлсийн нэг гэх юм. Машинаасаа гараад юу буруу хийгээдсэн хараад одоо өөрөө дахиад сайжирсан гэдэг. Тэгээд Red Bull-с бол өмнөх жилийн одоо чи бүх датаг нь гаргаж өгсөн гэж байгаа. Одоо резерв байх нь тий шөлөө цагаараа одоо энэ дээр ажиллаж болно гэдэг. Тэнгуут тэрийг өөрийнхөө өмнөх жил уралж байсан датаг Perez-тэй харьцуулаад ч юм уу одоо шинэ машин дээр үзүүлж байгаа телеметртэй харьцуулаад яагаад юу болохгүй байсан тэл бас сураа тий сурах тийм боломж олдсон. Сайн хэсгэж бодолтон туссан биш тэлэрч байна гэж ярьж илээ. Тэгэхээр бас яг гаднаас харахад одоо ингээл ойрхон солиод байгаа юм шиг мөртлөө дотроо миний ойлгосноор альбоны хэлж байгаагаар бол хоорнор марк 2 бол бас залуу хүмүүс боломж их болгодог. Жилээр нэг юун дээр энэ жилийн Mercedes-ийн академи биш тэ драйвер академи нийт 21 хүүхэд одоо хүүхэд гэж хэлэх юм да. Уралдаа авч байгаа юм байна. Хамгийн бага нь бүр 14 хүүхэд. Тэгэл өөрөөсөө дандаа өөрөөсөө ангиллын гэдэг юундээ уралдаж байгаа юм байна. Топ 4 баг гэснээр Макларныг бол угаасаа ойлгомжтой гэдээ орхичод байгаа. Mercedes дээр би нэг ганц л юм харсан нөгөө нэг бас нэг муу мэдээлэлс. Өмнөх жил чи нэг хүүтэн үед айгуу сайн уралдаад байна гэсэн тэ. Тэгэд нэг Макларны нэг Закегийн хэлжсэн шиг юмараа оролдож байгаа тэрийг алдсан байна гэдэг нэг тийм мэдээ явууллаа. Одоо сая Бахрейн дээр бас нэг салхитай бас яг сансныг бодвол дулаахан байгаагүй. Тэгээд ахт Mercedes-ийн нэг яг тийм үед бусдаас илүү байсан нь харагдахгүй байна гэдэг. Харин тэг бороороо сэрүүссэн ч гэсэн юу нь байхгүй болсон байна гэдэг. Тэгээд одоо Wolf өөр хэлчихсэн. Бидний тэр давуу тал ингээ байхгүй болсон юм шиг байна гэх. Ямаараа оролдож байгаа тэгээд ганц давуу талаа алга болгосон гэдэг тийм л мэдээ явуулсан тийм. Яг энэ үзэгчтэй сануулхад бол яг энэ за ингээд эднэр яг төрүүлчин одоо энэ нэгт орчин нэгт орох нь бат гэж юм шүү дээ. Тест бол зүгээр тестийн цаг гэдэг бол зүгээр л бас яг ер нь бол яг юу ч биш те яг одоо тэр өөрсдөө яг юу авахыг хүсэж байгаа тэрийг л авч байгаа. Бид тэрийг нь хараад ойлгох. Тэд нар яг юу тест хийх гээд ингэж явж байгааг бид нар мэдэхгүй байгаа учраас зүгээр таахаас зур аргагүй. Тэ наан ингээл нэг 3 баг. Айны юм аа тийм байна гэдэг байсан те. Энэ удаа хурдан энэ дээр нэр энэ жил юу хийсэн юм шиг лээ. Ер нь багууд нэг топ спидерээс нэг төрш үзег юм шиг л шин. Яг бүр шууд уу. Ер нь ингээл яг одоо тест бас ингэдэм юм байлээ. Яг quali simulation хийж үзээд тэг race simulation хийж үздэг. Тэгж бас юм яг гаргаж ялгаж үздэг юм байлээ. Тэг ихэнх нь айгүй илүү нэг quali simulation айгүй хийсэн гэд бичсэн байлээ. Энэ тестийн тойргуудынхаа ихэнх нь quali possible хамгийн хурдан технологи баг бензинтэй зөөлхөн дугуйтай дайрна л гэсэн. Тэгжил одоо нэг бодвол юу яаж байгаа л бах л та би уралдаан дээр урдаас ихсэн нь хойноос эхэлчихэд гүйц төрүүлэх боломжоос арай илүү тэрэн дээр л илүү анхаарал хандуулъя даа л гэж бодож дээр илүү юу яаж хийж юу. Тэгээ урд эхэлчвэл баг нэгэн гүйцэтгэх нь ч арай юу юм уу гэж бодоод. Яг зүгээр тэгжил таасан. Магадгүй тий. Ер нь л за түрүүний нэг миний яриадсан нэг юутай одоо яг өмнөх жилийн тестингийн одоо бидний яриад байгаа амар чухал одоо анализ хийгээд байгаа юмыг яг жинхэнэ үйлрэлтэйгээ хэр ойрхон байд юм бэ гэдэг нэг зурагнууд одоо нэг дата нэг харьцуулалт гарч ирсэн байлээ. Тэгэд энэ нь болохоор формула 1 өөрөө сайтнаас гаргасан мэлээ. Тэгээ өнгөрсөн жил яг энэ 3 хоногийн тест болоод өнгөрсний дараа хүмүүсийн харж ирсэн нь болохоор quali-гийн simulation pace гэдэг. Закигийн хэлсэн race simulation pace гэдэг хоёр ангилаад quali гэдэг нь болохоор зөвхөн нэг тойрох бензин гэдэг хамгийн зөөлхөн дугуйтай. За энэ
5-6 км-ийг хэдэн хамгийн хурднаараа яаж тойрж болох уу гэдэг. Тэрэн дээр Red Bull хамгийн хурдан байсан тест дээр. Тэгээд Red Bull-аас хойш 0-122 секундээр Ferrari. Тэгээд 3-т нь McLaren, тэгээд Mercedes. Тэгээд Racing Bulls гэдэг ихний 5-ыг хэлчихье. Иймэрхүү дүр зураг харагдсан. Race simulation phase. Өнгөрсөн жил. Тэрэн дээр болохоор багууд одоо дүүрэн бензин хийгээд тэгээд medium юм уу hard одоо C3 гэдэг дугуй одоо хийгээд бас туршиж үзсэн одоо лапуудын хугацааг нь харьцуулахаар Red Bull хамгийн хурдан байсан. Сонирхолтой нь Mercedes өнгөрсөн жилийн тестэн дээр 2-т. Тэгээд Ferrari, McLaren гэдэг. Aston Martin гэдэг орсон байгаа. Тэндээс миний ойлгосноор бол яг энэ нэг ихний 5 уралдаан дээр бол бараг л байлаа шүү. Дараагийн апгрейдүүд орж иртэл яг байгаад байгаа тийм. Багууд юмаа сайжруулад шинэ юмнууд нь иртэл бол яг энэ тестингийн одоо энэ цаг бараг л өнө. Mercedes-ийн тэр нэг race pace гэдгээс бусдаар бол яг энэ дараа л. За энэ жил ихтгэл ямар вэ? Тэгэхээр энэ жил бол Red Bull-ийн оронд ноён ориглоор одоо McLaren хамгийн дээр McLaren-тай бусд нь бүгд харьцуулагдсан тоо гарсан. Тэгэхээр хоёрт бол qualifying simulation дээр Ferrari 0-121 секундын хойно, Red Bull 3-т 0-133 секундын хойно, тэгээ Mercedes 4-т, тэгээ Williams болохоор 5-т орж ирсэн байна. Тестингийн цагийг харьцуулбал тэгээд уралдааны race simulation pace дээр болохоор McLaren 1-т, Ferrari 0-115 секундын хойно, Red Bull, Mercedes, тэгээ Williams бүр 0-162 гэдэг. Бусад багууд топ 4-өөс бусд нь дөрөв тэгээ яг race юм дээр тасарчж байгаа юм байна те. Бүр алга болсон юм шүү дээ. Ийм тоо гарч ирж байгаа. Тэгэхээр яг хуу зүгээр л яг нэг төрний хэлсэн шиг тестээр яг юу хийсэн багууд юу хийснийг бид нар сайн мэдэхгүй ч гэсэн цагийг ингээд харьцуулах юм бол дунджаар нь харьцуулах юм бол ийм байгаа юм лээ. Тодорхой нэг тренд харагдчихлаа. Ерөнхийдөө за нэг ийм хавцаал байх юм шүү. Яг нэг хоёр дээр доош. Aston Martin бүр яатсан бэ те. Тэг хойно. Тэг бараг тойрогдуулчих юм чи ер нь л. Aston Martin ч нэг өнгөрсөн жил аймаггүй сайн эхэлснээр тэгээд дундаас алгарч байна те. Stroll ч бүр 10 хэдэн уралдаан оноо өгч үлэх те. Өсөө нэг удирлын ихэнд авсан оноогоор явсараа гал 5-д орсон баг. Тэ. За нэг тийм дүр зураг харагдаж байгаа маань. Тэгэхээр энэ бүхний одоо зангилаа гэх юм уу одоо хариулт үзэгчд 3 сарын 15 16-нд эхний уралдаанд мэдээ да. Тий. Эхний уралдаан. Тэгээ Монголд бол бас нэлээд таатай цагт. Гой цагт авлаа. Яг өдөр тий. Өдөр гой програмтай хоноо шүмсэн. За тэгээд манай үзэгчид ч гэсэн энэ жилээс одоо үзэж эхлэх гэж байгаа бол тий. Одоо эхний уралдаанаа үзэх хэрэгтэй. Тэгээд 25 он ч бол бас хамгийн нэлийн ойролцоо ойрын одоо 10 жил байгааг хамгийн алаантай одоо улирал болж магадгүй гэдэг. Тий, өмнөх улирал чинь хамгийн алаантай нэс. Одоо энэ жил чинь бүр тэрнээсээ нарийсж ирнэ гэдэг. Багуудын хоорондын зөрүү ерөнхийдөө бараг 0-1-2 дотор багтана гэдэг. Одоо quali хүртэл бүр амар чухал ерөөсөө тий. Бүр нэлийн хэдэн quali бараг 0-0-тэй тэнцэж орж иж бирээс. Рас чинь тий. 1000 руу 100000 руу орлоо те 0.01 орсон те бүр яг тэнцүү орсон нэг орлоо те тэнгуүлт чинь юу яд юм төрүүлж орсон нэг бас дурдаа орж явд юм л шүү дээ коллега хийсэн нь эхэлж хийсэн дурдаа орж юм л би одоо гайхаад тэнцсэн яа тийм бол гэж төрүүлж орсон орт юм байна энэ жил нэрээ юу чинь цаг нь ток 2 болж байгаа. Так 2 тийм ээ. Rolex олон жилийн дараа этерхий олон хүмүүс үзэж нэ болцсон. Тийм яг тий. Наач бүр мейнстрим болчихлоо тий. Добол байлээ. Тэгээд Шамбанск нь Moya Shadow болж байгаа тий. Ferrari-га болоод. Би тэдрэг гайхдаг гэсэн ингээл. Гээд баярлалаач Ferrari барай. Moya Shadow. Тэнгүүтлээ өөр бас юу зэмлэгдсэн байлаа. LV болж байгаа. Тийм. Австралийн Grand Prix тий. Тэг ер нь LV гэдэг юуных нь бас Формула 1-ийн юугаар орж ирж байгаа юм байна. Цомуудаа дандаа LV-ийн зөвхөн хийж байгаа юм шүү. Тийм шүү лээ. Чимдан дэстэй. Тийм нэг юм цом гараад ирдэг. Тэр нь явж байгаа юм шүү л. Тэг цом чимданаа буцаагаад аваа явах юм лөө. Эсвэл жод нисгчтэй өгөх юм бол. Үзэж байгаа хүмүүс рүү гашиг. За тэгэд юу яа шинэ улиралтай холбоотой нөгөө бид гур юу гэж ярьсан те нөгөө Формула 1-ийн бас фантази гэдэг үзэгчтэй хэлэхэд Формула 1 дээр бүртгүүлээрээ
Тэнгүүд энэ бол үс үнэгүй. Тэгээд яг NBA fantasy, football fantasy гэдэгтэй адилхан формула нэгэх байгаа. Тэгээ одоогоор нөгөө юу бүртгэл нь яваад эхэлж байгаа уралдаан болохоос өмнө бүртгүүлжүүл бид гурийн зүгээс өөрсдөө бас Mixed Friends гэдэг нэг private league нэгээд тэгээ линкийг өөрсдөө юм дээр шеэрлжээ. Тэгээ та бүхэн хүсвэл ороод ирээрэй. Тэгээд бид гуравтаа хамт бүгдээрээ гоё fantasy өсөлтөө. Энэ мэрэгэн мэрэгэн үзье. Тэр тэгээ юу юм бэ? Тэгээ одоо яриад байдаг яг сайн үздэг 3 гар мөн үү? Тэр юу юм бэ л шүү дээ нэг яг нөгөө чамд тэдэн төгрөг байна. Тэгээд энэ хүмүүс тийм үнэтэй тэгээ бага бүрдүүл гэдэгтэй ойлгомжтой тий. 100 сая билүү? Тийм 100 саяас тэгээд 2 баг сонгоно. Одоо 2 машин гэсэн үг шүү дээ. Тэгээд 5 нисгч сонгоно. Тэгээ бүх юм одоо өөрийн гэсэн үнэтэй. Мэдээж хүн уралдаа сайн байвал одоо юу гэдэг Declare-ыг 10-аар авлаа гэж бодоход тэгэхээр одоо нэг 2-3 Grand Prix төрүүлчихвэл Declare-ийн үн шууд 12-3 бол өснө. Одоо өөрөөр хэлбэл 2 төрүүлсний дараа өөр хүн Declare-ыг авъя бол арай илүү мөнгө төлнө. Би Declare-ыг заруул шууд 2-ыг хож. Тэгээ нэг хөлн бүгдээр нэг бас багийн ахлагч илүү нэг одтой хүмүүс тавь. Тэр шиг нөгөө DRS boost гэдэг нэг жолоочоо сонгоод тэр уралдаанд одоо сайн уралдвал 2 дахин iPhone авдаг чинь нэг тиймэрхүү бас юу юм лээ. Тэгээд одоо weekend хооронд 2хан л өөрчлөлт хийх хэрэгтэй үнэгүй. Одоо үгүй би одоо Declare зараад одоо Hamilton-ыг авдаг ч юм уу. Тэгээд 2-оос дээш болох юм бол одоо мөнгө төлж аваад одоо мөнгө алдна гэсэн. За тэгээд чинь нэг одоо уралдаанд улирлын туршид одоо 24 уралдаанд нэг удаадаа миний бүх оног дабл гэдэг бас тийм опшн байгаа. Тэгээд за энэ улирал одоо миний одоо энэ уралдаан дээр миний сонгосон одоо нисгч нар алнаа л гэж бодож ийл зүгээр л дабл тэгэл оноогоо буст хийж байна. Нэг тиймэрхүү жижиг сайжиг бас юунууд байгаа. Тэгэхээр гоё өрсөлдөөнтэй баха. Сонирхолтой шүү дээ. Тэгээ эн чинь угаасаа ямар ч үнэгүй. Та бүхэн заавал бүртгүүлээрэ, ороод ирээрэ. Хэдүүлээ хамтдаа гоё удирлаа бас нэг 100-аатай үзье тий. Тэгээ юу ч гэсэн нөгөө бид нэр постэр мэдээлэл оруулна. Тэгэхээр тэрнээс өмнө та бүхэн бас formula1.com гэж ороод нөгөө бүртгэл үүсгэчихтэй аккаунт хийгээл. Тэгээд бол. За тийм байна. Тэр нөгөө юу байсан? Нөгөө миний дургу бидний хараад хэлхийг хориглоод байгаа хүн маань Сулейман Бен Сулейм Мухаммед дахиад хил ам дагуулсан. Тэр талаар та хоёр уншсан уу? Нөгөө нэг бас тийм сонгуулийн юутай холбоотой юм шүү дээ. FIA-ийн нөгөө нэг том хүмүүсийн хурал болох гээд өндөр албан тушаалтай хүмүүсийн. Тэгсэн чинь энэ жилийн нөгөө нэг тэр хуралд нь орхоос өмнө за энэ дээр ярьсан юмыг ингээд цааш нь задруулахгүй гэдэг хүмүүс дээр гар үсэг зурулж оруулсан гинэ. Тэр нь шинээр Мухаммад Бен Сулейм оруулж ирж байгаа энэ жилээс. За. Тэг гол нь ихэнд шилээгүй юм шүү те. Яг хуралдаа ирсэн чинь за одоо энэ дээр зурчлаа орно шүү. Зурсан тохиолдол орно гэлээ. Тэгээд энэ нь болохоор тэр FIA-ийн олон том одоо өндөр албан тушаалтай хүмүүсийн дургуутслыг одоо ихээр хүргэсэн. Тэгээд 7 хүн гэлөө хуралдаа орохгүй те. Юу яриад байгаа юм гэж юу хийсэн гэд гарч ирсэн. Тэгээд энэ 7-оос одоо хамгийн одоо нэр алдар бүхий одоо 2 ингээд хүн байгаа нь. Тэгээд тэдэр нь ихэвчлэн MBS-ийг анх гарч иж яхан дэмжижсэн хүмүүс бас байгаа юм лээ. Тэгээд 23 уу 21 онд өөрөө промот хийгээд гаргаж ирсэн Английн тэр мотоспортын тэр гүнчглийг нэр тийм байна. Бас нэлээд том юм бэлээ. Тэр нь өөрөө ингээд хадууд волейбол хийгээд. Тэгэд энэ хүн зөрүүлээд одоо би одоо энэ хүн болох хэрэгтэй. Одоо мөрийн хөтөлбөрөөр биелүүлж чадахгүй байгаа учраас одоо энийг солиё гэдэг тийм ралли одоо зөрүүлээд өрнүүлж байгаа юм байна. Тэгээ Бен Сулейм чинь гарч ирэхдээ мөрийн хөтөлбөр дээр бүх юм шилэн данс болно гэж гарч ирсэн байлээ шүү дээ яг үндэ. Одоо ийм нууц хаах юм байхгүй улам нээлттэй болгоно улам FI гоё болгоно гэж гарч ирсэн байлээ. Тэгсэн чинь улам юм нуугаад байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь наатнаж би бас нэг хальт юм санчлаа. Нэг Toto Wolff-ийн ихнэр бас нэг төвч магадгүй тэгсэн мэс тий. Хэрвээ нэг төвчөд хэрвээ гарах юм бол одоо юу гэдэг хэрвээ концерт гарах үзэх юм бол тий Toto ажил хийх болох юм бэл. Хийж болохгүй байлаа шүү дээ. Тийм угаасаа тэр чинь бүр амар ашиг сонирхолтой юм дээ. Юучтэй Toto Wolff ихнэр чинь одоо Women's W Series-ийн тэргүүн байж байгаа тэг дампруулаа эцтэй. Тэгээд Toto Wolff-ийн л ихнэр л болдаал тэгээд жимээг өнгөрсөн баха. Suzy Wolff. За тийм байлээ. Тэгээд одоо бас Австрал дээр миний нэг хүлээгээд байгаа юм одоо. Яг хүмүүс хараад хэлэх нөө одоо яах нь. Үгүй сая тэгтээ байсан л ч дээ.
Verstappen ч дундуур гарчихсан тий. Зураач руу гэнэ зурагч руу явж байхдаа яг ингээд пит руу гарч байхдаа ингээд тэгээ хүмүүсээ хин рүү яачлаа гэсэн чинь зурагч руу байсан юм байлээ гээд өөр багийн хүн рүү гаргачих гэсэн чи үгүй зурагч руу гаргацсан байсан гээд тий ягаад гэж харсан мэдгүй тэрийг ингээд зурагч руу гаргасан одоо тэрийг тэгтээ ингээд хинч ингээд фаяа яахгүй байгаа гэл ингээд чимээгүй л байгаад байгаа би бас гахаал за энэ ягаад юу болчихваа гэл гахаал одоо хэлж хамгийн дөрүүлж байгаа юм шүү дээ. Нэр хэлж болохгүй гэсэн үзүүлж болохгүй гэсэн юм байхгүй л. Тийм байхгүй хэлж болохгүй гэсэн. Чинь гол нь яг нэг юу штэ. Радио юун дотор л. Тий нэг шууд дамжуулагдж байгаа юм. Тэгээд пресс конференц дотор тэгээд FIA эсрэг бас. Тий. Гэнэ хит юм байна штэ. Тэр зурагч хамаг болчихоо. Тэр би бодоод байгаа одоо энэ нөгөө Мохаммед бен Сулейм чинь дандаа нэг галаар одоо галтай тэмцээд байгаа шүү дээ. Одоо чи ингээд эн чин болохгүй гут нь юу яриад байгаа тэгвэл бүр маа гэдэг ингээд улам ингээд тэмцээд байгаа шүү дээ. Тэгээ одоо яг энэ хүмүүсийн одоо нөгөө эсрэг одоо яаж хариу үзүүлэх нь те гэдэг надад сонирн байгаа. Тэгээд бас одоо Австрали уралдаад хүмүүс хэр бие барих нь уу? Эсвэл яг бүх юм хിവэрээ үргэлжлэх нь үү? Одоо хүмүүс хараагаад эхлүүл яг үнэхээр тэгээд тэр торгуул маргуулаа чадах нүгөө сонирн байгаа да. Томчууд нь хараад жижиг харагдах бах та тий. Тэгэхгүй нөгөө жигчүүд харах юм бол үүдэл хажаар мажаар бол тэгээд бандуулаад бас. Нөгөө нэг хүнд аргуулсан гэдээ бид нар өмнөх дугаар дээр хэлсэн те. Тэрний эсрэг бас нэг раллигийн жолооч нар холбоо байгуулад одоо FIA руу мэдээлэл хүргэсэн мөлий. Тэгээд ийм их мөнгөн дүн тэгээ бид нар ингээд ийм үхэл амьдралын цаг дээр ингээд явж байгаа хүмүүс тэгээд энэ тэр үед ийм эмоц адреналин юу гарна. Тэгээ энийг ингэж хориглох чинь бас утгагүй зүйлээ. Тэгээд энэ их бас торгуулийн мөнгөн дүн гэдэг чи одоо жишээ нь формулагийн нисгчийн хувьд жижиг байж болох гэсэн бидний хувьд одоо бараг л уралд карьерээ дуусах үгүй гэдэг одоо 10,000 евро гэдэг бол тийм том дүн учраас энийг одоо эргэж хараач гэдэг нэлийн бас тий раллигийн нисгч нар чинь цалин бас тэнгэр газар шиг юм байна шүү дээ формулатай харин тий тэр хүмүүс 10,000 бол амар байгаа тийм мэдээлэл гарсан мөлий тэгээд би бол бас тэрийг полисо гэж боддог гэдэг яг саяны юм дээр чинь нэмэлэхэд нөгөө сайенс юу болцсон мөлий нисгчдийн холбооны бас нэг гишүүн болсон юм байлаа. Одоогоор нөгөө төлөөлөгч нь гээд Wurz гээд өмнө бас нисгэжсэн хүн байд юм байлаа. Тэгээд Russell одоо Sainz өмнө Vettel байжгаад тэгээд Vettel-ийн орнд орж ирж байгаа юм байлаа. Тэгээд нэг хуульч юм байлаа. Foul гээд нэр мартчихжээ. Нэг эмэгтэй хуульч байт. Ингээд дөрөвний бүрэлдэхүүн тэгээд юм байлаа. нисгчлэх хэрэг шиг юм бол тий. Тэгээ сайн зал өөрөө яг ингээд би автоуралдаанд баг 20 жил болж байна. Тэрний 10-ыг ингээд формула 1-т яачлаа. Энийхэн үндсэн дээр би ингээд нисгчсийгээ төлөөлөөд. Нөгөө төлөвчсөн чи баг ачхаа гээд төрөл оролцсон юм шиг лээ. Окей. Нэг юу гэсэн чинь нэр FIS officially Cadillac 11 баг болсон гэдэг конференц шүү дээ. Би харчил надаа юу хизээний хизэл болчихсон гэдэг. За гэдэг. Тэгвэл одоо зүрийг албан ясны гэж харуул. Тэгээ Cadillac-ийн нөгөө YouTube-ийн нэг 30 хэдэн секундын нэг тийм анонсууд бичлэг хийцэл шүү дээ. Тэр нэгсэн чинь нэг амар хямдхан хачин юм хийцээлээ. Нэг Cadillac зүгээр явж яснаа л дугуурын зүүмэлснэ. Дахиад өөр нэг уралдааны юм шиг. Дахиад дугуурын зүүмэлснэ формула 1 юм шиг болол Cadillac officially enters формула юм гэдэг. Тэгэл доор нь хүмүүс бас иш гэлээ. Гэтэ хийчихгүйгээл бас нэлээ хараасан байлаа. Америк нэр үнтэй. За. Тэгвэл уралдааныхаа юу уралдааны prediction гарах уу яг уу? Тийштэй нэрэ. Нөгөө уралдааны prediction тэгээд улирлын нэг prediction гэдэг нэг хоёр юм аа. Тэр хийх үү? Тэр хийгээ тэгээд өдөр манд дугаар бараг чивчвэ. За тийм. Excel-дээр бичих юм уу? Энийг давчиж. Race prediction шууд Австрал дээр юу? Тийм. Пол тэгээд подиум 1 2 3 гэж явчих уу? За тийм. Подиум. Гэтэ подиум яг 1 2 3 гэх үү? Яг тэг чилж үү? Тий. За тэгээ. Өмнө чинь жоохон бүрэн хэлээд за яг ихний 3 гэж явцтай. Тий. Тэгсэн чинь тэрэндээ би тааж магаад тэр үсттэй. Зөв хүний нэр хэлээ л. Ородсон. За Пол. Поло. Вил жоо. За чи хэл. За би бол Пол бол шууд Норрис л гэж. За 1 2 3 болохоор да ингээд Норрис Хамилтон
Piastri. Hamilton. Окей. За. Max байхгүй. За. Яасан дөрөв мөрөглөө байл юм. За би болохоор бас Norris. Гэхдээ Norris, Piastri, Leclerc гэж. Би сая пол дээр Norris биш би Piastri-гийн пол дээр тавьчихсан юм гэж бодчихсон. За мэдгүй. Нутгийн Тал шүү дээ. Их хорондоо өдөр гэж байна. За юу ч н тэгээд харин McLaren л төрүүлэх байх л та. Тэр шойл Norris гэдэг юм тий. Өмнөх хэдний уралдаанд чинь хин яасан бэ? Norris л. Додлон ч угаасаа Perez гинэ хин байгаа сте. Max тий. Гүштэй. Сайнс Австрал дээр. Тий, сайнс төрүүлсэн чинь нөгөө олгоогоо яга аргашаа юу гараад гарч байс тий. Тий, Verstappen гарсан юм тий, DNF. Нэг тийж гарт. Эхлээд урд нь явж байгаа тэгээ машины асуудал гараад гүцэгтэй тэгээд гарсан. За, Зека Пол Piastri уралдаан подиум. За Leclerc Lando Leclerc нэгт. Хоёрт Lando Norris. Гуравт. Окей. За тэгвэл юу 90 50 10 prediction 2025 улирлын 90% болох магадaltaй нэг юм, 50% болох магадaltaй гэж бодож байгаа нэг юм, 10% болох магадaltaй нэг юм. За би эхлэлчээ. Би бэлдсэн. McLaren constructor төрүүлэх нь 90%. Verstappen жолоочийн дэлхийн аварга бол 50% магад 50. Тэгээд 10% магадлал Жак Дуухан дараа жил Альпинд оролтно. Жолооч нисгэгч хэвээрээ үлдэнэ гэдэг тийм. Тэр бол 10% магадaltaй гэж бодож байна. За тэгвэл наачстэй бүр гоё нь юу гэж магадaltaй нь Red Bull construct авахгүй гэдэг. За 50 нь болохоор Lawson бас үлдэх. Тэгтээ наач бас юм 50 биш юм аа. За юу л ажил та. Hamilton 8 дахь аварга аавна. Гэсэн 50. За жоо байхгүй ч юм уу. 10 дээр нь болохоор Max нэг ч уралдаанд төрүүлэхгүй. Окей. Нэг Grand Prix төрүүлэхгүй. Зека. Наач тэгээд ингэж. Ferrari төрүүлэхгүй. Constructor авахгүй 90. Hamilton Leclerc урд дандаа 10 чинь юу байхгүй. Ferrari авахгүй байх нь авах. За 50 дээр би юу гэж бодсон юм аа. Hamilton-ыг 50 гэж бодчихсон. Аварга болно гэж юу? За аварга нь чааш юм дээ. Leclerc урд орно оноогоор. За 90 дээр нь юугийн тавьчихтөө манайх чам юу аавна гэлээ. За Ferrari construction аавна. Hamilton. За наад чинь тэгэл авраг нөгөө авраг юм л ихтэй. Драйвер ч. За 10. Аач одоо юу ажиллах вэ? Ferrari авахгүй. Харахгүй гүн 10 Чиг 100 болчихсон. Сүсгэлээ та. За наа чин Sauber 10-т орохгүй. За окей. За өдөрлийнх нэг баахан бураад байсан чинь гин могоо жилийн өнгөө тий гин нөгөө чин Red Bull чин алж бас урд тасч эхлэв дараа амар хотлоо ярьжсэн бол яах вэ амар гин double sandbag хийсэн. тий бүр ёо шагаандаа зүцээж хийсэн шүү. Бүр хүнд юм хийцээсэй. За ингээд дугаараа үгээр өндөрлөе. Гээд энэ болтол бидэнтэй байсан үзэгчтэй та бүхэндээ баярлалаа. Энэ дараагийн дугаараар идлээ уралдаантайгаа Grand Prix-тагаа уулзъя. Grand Prix-ийн үр дүнтэй болсон юу болсон мэдлээ илүү гоё мэдээлэлтэй уулзахаа гэж. Yay. Тэгээ манай дугаар таалагдсан бол лайк дараарай. Subscribe тааж амжаагүй бол заавал subscribe дараарай. Яг дараарай. Drive to Survive үзээрэй Netflix-ээр. Тэгээ эхний 2 3 анги үзсэн бас гоё эхэлчихлээ шүү. Тийм. Эцэг байх шүү дээ. Би яасан. Яг шууд сууж жагаад бүгд нь үзэх гээд байгаа. Тэгээ шууд бифэр эхэлчихлээ шууд. За. Асли Максэрин уу? Биш ээ, хин хоёр. Horner Zach Brown хоёр. Нөгөө нэг яг өмнөх үлрэлээс орж ирж байгаа юм л байна. Тийм. За. За ингээд дараагийн дугаар бол баяр та. Баяр та.